давтамжийн асаалтын 4 цаг тутамд одоо үйлдвэрээс тохируулсан тохиргоог 2 цаг болгож өөрчлөхийг даргыг зааж өгье. За ингийн тулд эхлээд антин дээрх товчлуурыг дарна. Дараатай чигээрийг түлхүүрийг төлөх нь буцааж хариулна. Товчлуураас гараа авна. Дахиад 1, 2 удаа дарна. За хэсэг хугацааны дараа автомашины дуутахад дуурна. За 2 удаа дугарлаа. За 2 удаа дугарна гэдэг маань 2 цаг тутамд 1 удаа аснаа гэсэн тохиргоо орчлоо гэсэн. За мөн буцаагаад 4 цаг руу шилжүүлээ. 4 цаг тутамд 1 удаа асгаар одоо тохируулах нь илүү тохиромжтой байдаг. За ингийн тулд мөн ялгаа авахгүй. Антин дээрх товчлуурыг 1 удаа дарлаа, түрээ төлөхтэй хариуллаа, гараа авлаа. Дахиад 1, 2, 3, 4 удаа дарлаа. За автомашин 4 удаа дугарч ослын гэрэл 4 анивчна. Энэ маань бол 4 цагт 1 удаа аснаа гэсэн тохиргоо орчлоо гэсэн үг.